ерөнхийдөө улсын задлын хорийг хачаа түрүүн хинжээ маань нэг төрөөс энэ бүлээс судалгаа, эмчлийн хөтөлбөрийн судалгаа, өртгийн тооцоо хийгээд чиглэлээс чиглэлийн зорилгоодыг тавьж танилцуулаад тэгээд дараа нь ерөнхийдөө салбарт өнөөдөр хийж байгаа тэрл гадагшин байшин, ухааны процесс, үйлчлэл, шижил хөдлөн, ерөнхий мэдсэн бүлгийн нийт хэвсэлтэй үйлдвэрлэдэг баримтын хамтлагаас харж за ихний хавьд тогтвортой үйлчлэл үзэл баримт хоёр чиг хэрэгсэн бол хаалгаар үйлчлэл юм сони ерөнхий мэдээ төвчнээр хоёр болон тэгээд эдийн засгийн хэмжээ хэмжүүлэх 2017 оны шинжилгээ ийм бодлого маань нийтдээ хоёр учиртай гурван ингээд хаалт зорилго энэ хамгаалал юуэстэй өөрсөн юм дэлхийн нийтийн хандлага болон өвчнийг аль болох эрдэмтэд нь илрүүлж орсон сэргийлсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн анхааснараа эмнэлгүүдийн хамгаалал энэ болохоор эрүүл мэндийн асуудлыг бүсэд салбарын бодлого усан уялдуулж нэгэн зөвлөлтөөр хэмжиж төрсөн өвчний илрүүлэх төлөвийн хугацааг төгөөлсөн эрүүл хүний эрүүл мэнд ахлын хэмжээний аваад хүний эрүүл мэнд үзүүлж 12 дахь эрүүл мэндийн ажилтан байгууллагаас шалтгаалдаг 5 үйл ажиллагаанаас нийлээ хамаатай учраас энэ зорилтыг бас тавьж зөвшөөрөл тавьсан байна. Тэгвэл хамаатай өвчний нэгэн ашигтай ажил шуурга энэ зөвлөлийн хажууд 2020 оноос улсын нийтээр